Суралцах хэрэгтэй гэж боддог. Мөн Бурхны шашны үзэл сургаалыг судлана гэдэг бол зөвхөн лам хувраг эрдэмтэн судлаач нарын ажил биш. Сүсэгтэн бидний зайлшгүй судлах зүйл мөн гэж боддог. Энэ агуу гэгээр лөөд хийж байгаа зайлшгүй хийх анхны болоод одоо зайлшгүй алах юм гэж бид нар ойлгодог. Хүн бүр бизнесмен, аль эсвэл эрдэмтэн болох албагүй ч ёс суртахуунтай, инэрэнгүү зөв хүн байх нь манай нийгэмд хамгийн хэрэгтэй нэн тэргүүний шаардлагатай зүйл учраас залуучууд бид одоо Бурхны шашныг түгээн дэлгэрүүлэх, олон таниулах энэ ажилд хичээн зүтгэх болно. За сайн ус бүхэн дэлгэрэх болохгүй. За очир залуу Монголын клубын гишүүн Наран Цэцэрлэгтэй Гялала нэмээд хэлэхэд гавж ням самбуу гой манай энэ очир залуу Монголын клубыг ахалж явдаг, үн төлбөргүй хичээл явдаг, сургалж явагддаг манай богж авсан дампуудаг төв дээр энэ та бүхнийгээ бас оролцоорой, үр хүүхдээ оролцуулаарай, хүн шиг хүн болгоё гэвэл одоо ястай яг зөв замаар Бурхныхаа замаар явъя гэвэл их таатай юм боломж байдгийн шүү гэдгийг бас давхар хэлчихье. Тэгээ одоо гүнзэг барих гэж байна. Аюу тэрнээс өмнө бидэнд та бүхэндээ нэг ийм санал асуулга явуулнаа. Тэгэхээр ийм буудас өгнөө тараанаа. Энийг ерөөсөө 2 дахь хурал маань 15-30 минутаас эхэлнэ. Тэр хооронд бүгдээрээ санал бодлоо бичээ бидэнд өгөөрэй гэж хэлье. Бүгдээр нь ийм